Анхдагчдын бүхэг үргэлжлүүлэх булган хангаан хүүхэд залуучууд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, ахмад буурлуудынхаа эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Булган аймгийн төв Булган хотноо соёл амралтын хүрээлэн баригдаж ашиглалтанд орсон нь шинэ булган мөрийн хөтөлбөрийн онцлог бүтээн байгуулалтуудын нэг байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр их үрсийн баяраар нээгдсэн тус бүтээн байгуулалтын 1-р үе шатанд хиймэл нуур хүүхэд залуусын насны онцлогт тохирсон 5 тоглоом, улирал харгалзахгүй ажиллах тоглоомын төв интернет кафе ашиглалтанд оруулж булганчуудаа үйлчилж эхлээд байна. Тус цэцэрлэгт хүрээлэн тоглоомуудаа холбосон зам талбай, усан ориглуур, замын хөдөлгөөний талбай, нийтийн бие засах газар, ногоон байгууламжийн ажлуудаа гүйцэтгэж байна. Цаашид задгай театр, сагсан болон гар бөмбөгийн талбайнууд, мөсөн гулгуур, газрын теннисний талбай баригдана. Аялал жуулчлалын маршрутыг нэмэгдүүлж, хотыг бүхэлд нь харж болох үед анхдагчдын өндөрлөг, бунхан толгойн цогцлбор, ачуут голын аяллаа гүр зэргийг баригдсанаар Булган хотод өнгө нэмэн сүндэрлэх тус байгууламж бүрэн ашиглалтанд орох юм а.